За. Гэ нөт бол татвар шүү дээ. Нэмэгдсэн өртгийн албан татвар гэдээ яриад байгаа шүү дээ. Танд ингээд нэг ярьж хэлж байгаа зүйлээ эсвэл бүртгэлийн систем болгож яриад аль өнцгөөс харах дээр бүртгэлийн систем гэж ярихаа, аль өнцгөөс харахаараа татвар гэж ярихаа одоо ингээд болох хэрэгтэй байна. Нөт бол татвар. Дээрэс нь бид нар ингээд улсын хурал засгийн газрын уялдаатай холбоотой асуудал байна. Бид нар 11 сарын 14-нд нөтийн буцаа олголттой холбоотой хууль баталчихад тэгээ сая яг 5 сарын 14-нд 6 сарын дараа энийгээ буцаасан. Тэр үед та нар ингээд энийг цогцоор нь ярих байсан. Одоо тэрийг их хурл буцаасан ингээд биднийг нэгдүгээр буруутгаж байна. Бид тухайн үед нь хэлээд байсан. Гэтэл одоо болохоор тэр буцаацсан учраас одоо энэ ч ерөөсөө явхаа байлаа. Одоо энийгээ буцаая гэж. Бүх юм дээр ухралт хийгээд байна шүү дээ. 400 саяхан босго дээр хүртэл ухралт хийж эхлэх гэж байна одоо. Бидний яаж ажиллаад хөдөлж яаж хийж байгаа чинь энэ байхгүй юу? Ерөн зүгээр энд ашрын бэлгэхэд муу хилэгдээд байгаа ардс нам чинь 15 онд 16 онд та нар засаг өгөхдөө 3-4 том маш том реформ хийсэн байсан. Нэг нь энэ баримт. Энэ нөтий чинь. Хоёрдугаарт нь тэр муу хилэгдээд байгаа эрдэнтийн 49%. Энүүгээр нэг 10 жил амьдралаа. Одоо энээсээ бүгдээр ухрах гэж байна. Нэгэнт оруулж ирж байгаа бол тэр саналаа хамгаалаад сур та нар. Тэгээд тухайн хүний гишүүний асуусан асуултанд хариулахдаа эсвэл бүртгэлийн систем болгож яриад, эсвэл татвар болгож яриад эн чинь болохгүй шүү дээ. Та нар төрийн албан хаагчид тийм учраас оруулж ирж байгаа юм хамгаалт сур, ойлгуул сур, аргумент фактаа ярьж сур. Тэгэхгүй ингэж буцаар байтал эн чи одоо бид муухай харагдаад эхэллээ, та нар муухай харагдаад эхэллээ. Энэ ард иргэдийн чинь бид нар яг энэ бүх хуулийг чинь энэ татварын ерөнхий хууль, нөтийн хууль, хувийн орлогын иргэдийн нуруунд дээр байгаа ачааллыг, аж ахуйн нэгжийн нуруунд дээр байгаа ачааллыг бууруулах гэж орж иж байгаа болохоос юм ямар ингээд байн цаг заваа үрээд энэ хилэлцүүлэг, энэ мэтгэлцэн гэдэг чинь хүн болгон өөр өөрсдийнхөө үзэл бодлыг аргумент фактаа ярьж байна. Тэгээ ингээд хайран байгаа байхгүй яг үнэндээ хэлэхэд юм хамгаалт сур.